Сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол Улсын иргэдийн шилжилт хөдөлгөөн ямар чиглэлтэй байсныг том мэдээллээс харцгаая. 2021-с 2025 онд Улаанбаатар хотод 21 аймаг болон дүүргүүдийн хооронд нийт 164,085 иргэн шилжин сууршихаар бүртгүүлсэн байна. Харин Улаанбаатар хотоос 21 аймаг руу 57,566 иргэн шилжин сууршихаар бүртгүүлжээ. Том мэдээлэлээс үзэхэд иргэдийн дийлэнх нь Улаанбаатар хотод шилжин суурших хандлагатай байна. Жил бүрийн үзүүлэлтийг харуул 2021 онд 25,758, 2022 онд 42,800, 2023 онд 32,298, 2024 онд 31,162, 2025 онд 32,067 иргэн Улаанбаатар хотод шилжин сууршихаар бүртгүүлсэн байна. Харин орон нутгийн бүсүүдээр авч үзвэл төвийн бүсэд 33,843, говийн бүсэд 25,455, хойд бүсэд 22,691, баруун бүсэд 14,845, зүүн бүсэд 13,311, хангаан бүсэд 11,404 иргэн шилжин ирсний бүртгэлд бүртгүүлжээ. Иргэдийн хувьд Улаанбаатар хотод ажил хөдөлмөр, эрхлэх, сургууль дамжаанд суралцах, боловсрол, халамж, эрүүл мэндийн үйлчилгээ авах, эмчлүүлэх зорилгоор шилжин сууршдаг байна. Харин төвийн бүс болох Дахин уул, Сэлэнг, Төв аймагт газар тариалан эрхлэх шалтгаанаар бусад орон нутгаас шилжин суурших хандлага ажиглагджээ. Мөн 2021-с 2025 онд хангаан бүсээс 39,459, баруун бүсээс 43,129, хойд бүсээс 38,492, төвийн бүсээс 51,825, зүүн бүсээс 25,042, говийн бүсээс 30,121 иргэн Улаанбаатар хот болон бусад аймаг руу шилжин явсан байна. Тэгвэл шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хизээ хийлгэх вэ? Иргэн өөрийн бүртгэлтэй хаягаас өөр хаяг 180 хоногоос дээш хугацаагаар байнга оршин суугаар болсон бол шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлнэ. Шилжилт хөдөлгөөний бүртгэлийг иргэний хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 1-3 хоногийн дотор шийдвэрлэнэ. Мөн иргэд төрийн үйлчилгээний захин систем болох e-Mongolia-гаар орон зай, цаг хугацаанаас үл хамааран 24 цагаар захимаар бүртгүүлэх боломжтой. Таны хаяг, таны бүртгэл. Шилжилт хөдөлгөөний бүртгэлээ цаг тухайд нь хийлгээрэй.